За. Энэ доо. За сайн байцгаана уу та бүхэндээ эх орныхоо нийслэл Улаанбаатар хотоос ардын хувьсгалын яруу алдарт 104 жилийн баярын мэнд хүргээд тэгээд одоо амьд одоо сургалтынхаа дуулах урзын хичээлээ тэгээд яг юм лайваар та бүхэнтэй уулзч байна. За яагаад би тэгэх болсон бэ гэхээр зэрэг хэлийн чамдад байж байхдаа одоо монголчууд маань тийм ээ наадан бүр эхлэхээс өмнө ингээд зүрх сэтгэл нь догтлоо тэгээд бүр ирж амьдсан хүмүүс нь аль хэдийн одоо эх орондоо ирсэн тийм ээ цэлмэг хөх тэнгэрийн хаандор одоо жаргалтайгаар алхаж байдаг ирж амжаагүй хүмүүс нь хамтдаа одоо ингээд наадах гай догтлоод байж байдаг. Тэгээд өдөөд аль хэдийн бас нөгөө монголчууд маань хамт цуглаад одоо энэ тэдгээ хотуудаа одоо гоё наадмаа хийгээд бөхөө барилддаг. Тэгээд одоо солонгост бол яадаг гэсэн гэхээр бүр ингээд нөгөө айраг яг солонгосын нөхцөлд хүртэл ингээд айраг хийгээд одоо тэр одоо амьдралыг би мэддэг. Тэгээд гоё ингээд яг бүр нэг айраг умаар байдаг шүү дээ. Тэгээд солонгос хийжсэн дээр айраг би ууж хахад ямар ч л байсан хорхоо минь дарагдчихсэн. Тэгээд тийм болохоор би хэлийн чамдад байгаа монголчууд маань одоо эх орондоо яг хамтдаа ингээд наадж байгаа юм шиг тийм байдаг учраас өнөөдөр багштайгаа хамт дуулах урзын багштайгаа хамт эх орноо өрөөгöd тэгээ гоё төрийн дуулаа хамт ингээд дуулаасаа гэсэн үднээс өнөөдөр би одоо солонгосоос ирсэн амралтаараа ингээд нөгөө наадамлахгаа ирсэн шав маань хичээл хийж байгаа. Бид хоёр сая энэ төрийн дуулыг бас өөр нөгөө өчигдрийнх байлуу те өөр нөгөө намын үдшигдэг дуугаа ажиллаад давхар төрийн дуулаа бид нэр хамт ажилласан байгаа. Тэгэд яагаад ингэж байна гэхээр эх орондоо байгаа монголчууд маань ч гэсэн дэлхийн өнцөг булан бүрт байгаа монголчууд төрийн дуулыг дуулахдаа одоо зүрхшээдэггүй би ингээд дуулж чадахгүй гэж одоо бодохгүйгээр хаач байсан гой дуулдаг байгаасаа гэдэг үднээс багш нь энэ цагийг гаргаж байгаамаа. Тэгээд шавьяасаа бяцхаар асуулт асууч гэхгүй юу. Өмнө нь ер нь төрийн дуулал дуулж ирсэн нөө төрийнхаа дуулыг ер нь яг дуулж байгаа юм шүү. Хүн хэцүү дуудаад гэж бодоод тэгдэг тий. зүрхэндэл байгаа юм чинь. Тий хүмүүс яг тэгж боддог. Тэгээд энэ одоо мундаг том дуучид дуулдаг учраас тийм ээ одоо цолтой мэрэгжлийн одоо мундаг дуучид дуулдаг гэж боддог. Тэгэхээр багш хүн гэдэг бол шавнартаа яаж одоо тий ингээд нөгөө амархан юм шиг ойлгуулдаг юм арга байдлыг эзэмшсэн байдаг. Тэгээд шавмаа сая ямар ч байсан багштайгаа нэг удаа бол аялж үзсэн байгаа. Тэгэхээр зэрэг би та бүхэндээ бас одоо миний шав юм шиг бяцхан одоо багахан хугацаанд тийм ээ төрийн дуулыг дуулахад тийм ээ бүр одоо мэрэгжлийн ур чадвар заавал хэрэгтэй биш юм байна. Надад тийм одоо эх орноо гэсэн тэр зүрх сэтгэл миний одоо биеэр гүйж байгаа тэр Монгол цус байгаа тэр одоо халуун зүрх сэтгэлээр би эх орноо өрөөж одоо дуулах юм бол болох юм байна гэсэн нэгдүгээр тийм бодлыг одоо өөртөө бий болгоосоо хоёрдугаар үнэхэрийн одоо энэ үгийг нь бид нартэй дархан манай тусгааруулс даяар Монголын ариун голомт гэж хэлэхдээ далайн ихтэйцийн гэгээнгүйлээс дандаа ингэчиж үрд мөнгчин гэж хэлэхдээ яг зүрхнээсээ тэр үгийг хэлэх юм бол одоо энэ дуу маань төрийн дуулал маань илүү амьлаг болно. Тийм болохоор зэрэг та нар маань өнөөдөр магадгүй хаачтай ингээд гой хөдөө явж байсан ч бай хаач байсан яг байгаа газараа багштайгаа хамт төрийнхөө дуулалыг дуулаад манай шавьтай хамт тэгээ бүгдээрээ хамтдаа баяр наадмынхаа энэ гой өдөр тийм ээ эх орноо өрөө тэгээ ер нь бол монголчууд маань хаач явсан би монгол хүн шүү. Би эх орныхоо нэрийг өргөж явах хүн шүү гэдгээ өдөр бүр бас өөртөө хэлж байгаасаа гэж би боддог. За ингээд
За энэ панограм явж байгаа. Тэгээ энэ панограмыг YouTube-ээс авсан байгаа. За тэгээд энэ шууд хэлж байгаа. За ерөнхийдөө эхний удаа дууг одоо дуулахын өмнө заавал аяа болохоор зэрэг үггүйгээр дууныхаа дууг одоо ямар ч дууг судлаа аяг зүгээр үггүйгээр гоё ингээд аялаад явбал өөрт одоо илүү ойр одоо явчтай. За тэгэхээр бид хоёр одоо бас тэгээ эхлээд хоёлаа аагаар аялаад явцаа. За энэ охин нэгдүгээр бадгал яваад дахилтан дээр явж байна. За тэгэхээр ер нь дуулалтаа та хамгийн ихний одоо зүйл бол амаа нэгэн сайн нээж өгөөрэй заяа. За тэгээд бодол дотроо би чадахгүй энэ дууд аягүй хүнд дуу шүү гэдэг тэр бодлоо байхгүй болгоод одоо багш маань зааж өгч байгаа. Магадгүй дуу царай бомб ярих тийм ээ. За тэгээд би гоё зоригтой аялья гэж бодоорой заяа. За одоо хамтдаа аялаад үзье. Шүү заяа. За тэгэхээр дараагийн одоо аяа бид нар яг ер нь бол лайв учраас төгөвжиж явж байгаа багш нь. За тэгэхээр аяа бол нөгөө аагаар явсан байгаа шүү дээ аялгаугаа. За тэгэхээр нэг хөөх өгтэй нэг гэдэг байна. За тэгэхээр одоо дуулахтаа болохоор үгээ хэлэхдээ илүү одоо бид нар энгийн ярьдаг одоо ярианы за нөгөө хэллэгээс илүү жоохон үгээ тод хэлээд явна шүү. За юм манайхаа. За тэгэхээр зэрэг дууг дуулахтаа бол энгийн ярьж байгаа шигээ ингээд нөгөө үг хэлэх юм бол үг нь сайн ойлгогдож өгдөггүй одоо чанга одоо ингээд сонсогддоггүй бас нөгөө талаар утга нь ингэж амилж өгдөггүй. Тийм болохоор дуулахтаа ямар ч дуу дуулахтаа дууныхаа үгийг энгийн ярианаасаа илүү одоо тодоор хэлж илүү жоохон чангаар тийм ээ ер нь бол жоохон зориудын байдлаар хэлвэл илүү дууны ч үг гоё амилаад тэгээд дуулж байгаа хүн өөрөө ч гэсэн гоё урамтай болдог юм байна. За хоёлаа энэ нөгөө юугаа сайн юм маань өөр сатанс дуу байна. За бид хоёрын юу энэ за олчлоо. За одоо бүгдээрээ хамтдаа төрийн дуулалыг гоё үгээрээ дуулцгаая заяа. За тэгэхээр ер нь бол нөгөө сэтгэл зүрхээ зориулж тэгээд дууга гоё чанга гаргаж дуулаарай. За яа манайхаа. За. Oh
төрийнхөө дуулыг дуулсан зүрх сэтгэлийн хайр бас зүрх сэтгэлийн минь ерөөл бидний эх оронд одоо үргэлж ерөөл болон бас гоё эх орныг минь ивэнэ гэж итгэж байна. Тэгээ та бүхэн сайхан баярлаарай, бас хамт байсан шавьлаа баярлалаа. Тэгээд дэлхийн өвсөв болон бүрт байгаа монголчууд маань бас эх орондоо байгаа монголчууд маань үргэлж эх орныхоо нэрийг өндөрт өргөөсэй. Тэгээ би шавьлаа бяцхан мэдчилгээ хэлэх боломжийг гаргаж чаддаггүй. Наадж байгаа одоо миний фэйсбүүк найзуудад юу гэж хэлмээр байна вэ? Баярлалаа сайхан өнгөрөөгөө. Царайга гавтгаа яа. Жоо ойртон дараа. За фэйсбүүкийн бүх найзуудтай баярлалаа сайхан өнгөрөөгөө. Тэгээ аз жаргалтай цагийг өнгөрөөгөө. Тэгээд их сайхан байгаасаа гэж хүсэж байна. Төрийн дулаад дуулсан чи ямар байна? Сэтгэл ямар байна? Би чанаа одоо өнөөдөр ингээд дөрөв батгийг хараад багшаа дагаад болсон гэх юм хэрэг сайхан байна. 2 3 хоо ингээд зүрх чинь догдолж байна уу? Тийм ингээд дуулаад болсон чи хөө би ч дуулч удаа дагаад солонгос удаж байгаа юу ер нь? 14 5 жил болсон. Тэгээ ямар ч байсан гоё ингээд монголчууд бидний зүрх сэтгэл үнэхээр их онтой хамт байдаг. Дандаа л хамт бүлгэлж идэг тийм ээ. Тэгээд наадам царан сараар төрийн дуулал явах чинь сэтгэл аяга өгчдөг байна. Гэхдээ ер нь дуулж байгаа үедээ даагаж сонсоод тийшүүрээр сэтгэлээр бодчихсон. Тэгэхээр өнөөдөр ингээд багштаа дуулаад хамгийн сүүлчийн үгээ мандтгай гэсэн бас сэтгэл хөдлөлөөс багш таавар ингээд өргөөл явсан чинь яг л тийм. Тэгэхээр миний их орон бас тийм болно тийм. Одоо андаа хөгжиж байгаа. Тийм. Тэгээд би бол тэгж боддоо шүү дээ. Би ер нь нөгөө нэг сүүл байхдаа дуулахур хичээлийг заахтаар ч гэсэн дандаа нөгөө нэг төрийн дуулалыг дандаа эхэлж заадаг. Одоо онлайн хичээлээ ч гэсэн төрийн дуулалаа заадаг. Монголд байгаа нөгөө тагвар сурж байгаа хүмүүс маань ч гэсэн төрийн дуулалыг би айл болохоор заах хичээдэг. Яагаад тэгэхээр зэрэг одоо монгол хүн бүр тийм ээ төрийнхөө дуулалыг дуулж байгаа надад ингээд нэг хүч нэмж байгаа. Тэгээ эх орныхоо хөгжилд одоо хүчээ зориулж тийм хүн өөрийнхөө дуу хоолойгоор тийм ээ бие махбодоор зүрх сэтгэлээрээ бүр ингээд цусаа ингээд бүлэглүүлэн байж ингэж дуулна гэдэг бол үнэхээр бас маш том одоо эх орныхоо тэр эх оронч сэтгэлгээг одоо хөгжүүлж тийм ингээд энэ тэнд рүү бидний үр хөвгч гэсэн би монгол хүн гэж бахархад бол асар төлөөтэй гэж үздэг тийм болохоор би бас багш минийхээ хувьд ч гэсэн монгол хүнийхээ хувьд бол би энэ төрийн дуулал заахыгаа миний одоо үүрэг гэж багш бас үздэг юм тий чимэн бас солонгостой очоод тэг ингээд хаанч байсан гоё төрийн дуулалыг үргэлж дуулж эх орноо өрөөж байгаарэ. За баярлалаа агш. Баярлалаа. Сайн байцгаараа баярлалаа. Хүмүүст баярлалаа. Чиний цагаа гартаад байна даачгаа. За баярлалаа. Баярлалаа. Оо, сайн уу. Моги зай сайн уу орж ирсэн гэж. Тийм би тэгээд нөгөө шавтайгаа хамт төрийн дууллаа. Яаж дуулах вэ? Хамгийн гол нөгөө хүн болгоныг төрийн дуулаа бас дуулж ингээд зүрхлэхгүй байдаг юм шиг надад санагдаад тэгээд сая гоё лайв хийлээ. Тэгээд дөнгөж сая орж ирсэн хүмүүс маань эхнээс нь дахиад үзээрэй. Тэгээд хамтдаа төрийн дуулаа дуулцгааж байна. Хамтдаа бас эх орныхоо төлөө хүн болгон гоё зүрх сэтгэлийнхаа тэг бүх одоо гоё хайрыг эх орондоо төрийн дуулаагаар дамжуулан өргөж байя. Баярлалаа. Сайхан наацгаарай.